За сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр бүгдээрээ ирчүүдийг маань хүнтэй танилцахад эцэг эхийн маань нөлөө гэдэг сэдвээр ярилцахаар бэлтлээ. Тэгээ өнөөдрийн манай ярилцлагад дээр сэтгэл засч юмч Эрдэнэбат эмч маань цуг оролцож байгаа маа. За сүүлийн үед одоо 25-аас дээш насны ирчүүдийн дунд хүнтэй танилцахгүй, бэлгийн харьцаа тогтмол биш, бэлгийн үйл ажиллагаа алдагдсан ийм тохиолдлууд бол их ирж үзүүлэх болсон. Тэр энэний нөлөө бас цаанаа яг нөлөөлж байгаа нөлөөлөл хүчин зүйл дотор харахад бол эцэг эхийн нөлөө бол нэлээд том байр суурь эзэлж байна гэсэн ийм миний хувьд бол ийм шинж харагдаж байгаа. Тэгээд энэ дээр эцэг эхийн нөлөө яаж нөлөөлж байгаа гэхээр эцэг эхчүүд маань хүүхдээ хүнтэй одоо байнгын тогтмол харьцаанд орж эрт битээ танилцаа, бэлгийн харьцаа эрт эхлэх нь буруу. Хамаагүй хүнтэй одоо сайн дотн танилцааг өгч бэлгийн харьцаанд битээ ор гэж хэлдэг нэг талаасаа одоо ашигтай тал байдаг боловч сул тал бас ихтэй юм а гэдэг нь одоо л ажиглагдаж байгаа. Яагаад тэгэхээр бэлгийн үйл ажиллагаа тогтмол биш байгаад энэ залуучууд маань энэтэй холбоотойгоор түрүү уучраа архаг үргэлжлэр дөнгөж 25 хүрж байгаа залуучуудын өгдөх хандлага нь бол их байна. Ямар нэгэн бэлгийн харьцаанд ороогүй насандаа. Тэгэхээр энэ бүгдд маань эцэг эхийн нөлөө ер нь ийм холбоор нөлөөлөд байна гэж би бол үзэж байгаа. Эрдэнэбат эмчийн хувьд одоо сэтгэл зүйд нь яаж нөлөөлөд байх шиг байна? Тийм. Ямар нөлөөлөл дээр гарч ирээд байгаа шиг байна? Танд хэлмээр. Тийм. Тэгэхээр үнэхээр одоо эрэгтэй хүүхдийн хувьд ирээдүйн эр хүн болоход нь эцэг хүн болоход нь эцэг эхийн нөлөө асар их байдаг. За хамгийн түрүүнд тэр хүүхэд маань өөрөө дөнгөж төрснөөс нь хойш эцэг эх нь хүүгээ өв тэгш байдлаар хүмүүжүүлэх юм бол аливаа зүйлд дасан зогсох чадвартайгаар хүмүүжүүлэх юм бол ямар нэгэн өөрөө шийдвэр гаргадаг, өөрөө шийдвэрийнхаа дагуу үйлдэл хийх чадвартай тэр нь оновчтой зөв шийдвэр гаргах зөв үйлдэл хийх чадвартай өсгөх юм бол тэр хүүхэд бол ямар ч тохиолдолд амьдралдаа бол оновчтой зөв амьдарч чадна гэсэн үг. За нөгөө талаар эцэг эхчүүд маань хүүдээ хэд өндөр хүлээлт шаардлага тавьчих юм бол хэд өндөр зорилго тавьчих юм бол яг тэгээд өөртөөхөө байлгах гэдэг юм бол нөгөө хүүхдэд маань бас асуудал, эр хүнд маань, залууд маань асуудал үүснэ. За нөгөө талаар бүр багаас нь хүмүүжлэхийг аваад үзэхэд одоо хэд хатуугаараар хүмүүжүүлсэн ч гэдэг юм уу? Эсвэл харшилтсан байдлаар хүмүүжүүлсэн ч гэдэг юм уу? Эсвэл эсвэргээрээ хэд эрхлүүлсэн ч гэдэг юм уу? Эсвэл эзэнгүүдүүлж орхисон байдлаар хүмүүжүүлэх юм бол тэр эрэгтэй хүүхэд маань явандаа эр хүн болохдоо өөртөө итгэлгүй тийм хүн болдог. Өөртөө итгэлгүй хүн бол мэдээж одоо эсрэг хүүсийн хүнтэй танилцахтаа ч гэсэн, харилцахтаа ч гэсэн ямар нэгэн тийм тууштай, улс хууртай, тогтвортой байх чадвар бол сул байдаг. Тийм болохоор өөртөө итгэлгүй хүн маань мэдээж одоо анх найз бүсгүүдтэйгээ танилцаад мэдээж цаг нь болохоор бэлгийн харилцаанд орох шаардлага мэдээж хүсээгүй гарна бэлгийн харилцаанд ордог. Өв тэгш хүмүүжлэлтэй эр маань, залуу маань ер нь бол ямар ч асуудалгүй ордог байхад өөртөө итгэлгүй залуу бол дотроо бол мэдээж маш олон юм бодно. За мэдээж өөртөө итгэлтэй байсан ч гэсэн бодно л да. Би үнэхээр энэ бэлгийн харилцаа амжилттай хийж чадах болов нөгөө эмэгтэйдээ ямар нэгэн байдлаар бие сэтгэлийн таашаал өгч чадах болов уу гэсэн бодлууд бол ихэнх залуучууд бол мэдээж анхны одоо хавьдалд ороход бол байна. Тэгээд өөртөө итгэлтэй өвдөгч залуучууд маань эхнийх нь болчих юм бол тэгээд цаашдаа амжилттай явдаг. За өөртөө нөгөө итгэлгүй залуучууд маань за магадгүй зарим талаар өөртөө итгэлтэй зарим залуучууд ч гэсэн анхны хавьдал нь бүтлгүүчих юм бол ямар нэгэн байдлаар өөртөө бүрийн илүү айцтай болчдөг. За тэгээд айцтай болсны үр дүнд нөгөө ирчүүд маань тэр одоо бэлгийн ажлыг амжилттай хийх чадваргүй болдог. Нөгөө өөртөө итгэлгүй байдал нь айц нь бүр илүү ахдаг. Тэнгүүд цаашлаад бүсгүйчүүдтэй танилцах нь багасдаг ч гэдэг юм уу. Эсвэл өөрийгөө голсноор нөгөө найз бүсгүйтэй байсан ч гэсэн бэлгийн харилцаанд орохоос зайлсхийх ч гэдэг юм уу. Ийм төлөв ирээдүй харагдчихэдэг. За тэгээд хөгжлийн одоо хүмүүжлийн хувьд бол ийм байлаа гэхэд цаашлаа түрүүн хэлсэнчлэн нөгөө аав ээж нь за жишээ одоо юу гэдэг насны зааг тавьчаад жишээ тэдэн нас хүртлээр хүнтэй битгий хавьдалд ороорой
А чи одоо амьдралдаа зорилгодоо хүрснийхаа дараа л найз охинтой болно шүү гэж хэдэн өндөр хүлээлт зорилгоо тавьчих юм бол нөгөө аав ээжтэй хайртай, аав ээжийнхээ үгээр байдаг залуучууд маань бас л тэр хүртэл зарим талаар одоо хичнээн физиологийн хүсэл байсан ч гэсэн тэрийгэ дараад бэлгийн хавталд орохоо болчдөг. А гэтэл тэр нь сая нурлан хэмжээ хэлдэгчлэн удаан хугацаагаар үргэлжлэх юм бол нөгөө л одоо өстө түрүү булчирханы хөрвсөлч гэдэг юм аа. Тэрхүү хүндрэлтэй одоо хөрөх эрсдэлтэй. Тийм байна. Тэгээ бие махбодын хувьд одоо харахад одоо түрүү булчирхаа маань өөрөө шүүрлээ гаргаад үйл ажиллагаагаа хийгээд төмсөг маань бас дааврын хувьд те даавраа гаргаад тарих толгойночсон ялгардаг дааврууд нь гараад ингээ бодисын солилцоо маань явж байгаа хөстэй байтал энэ наснуудаа ялангуяа 25-аас дээш наснд бэлгийн харьцаанд орохгүй байх тохиолдол сүүлийн үед бол бас нэлээд ажиглагдаад байна. Тэгээ энэ дээр эцсийнхэн нөлөөн дээр би бас нэг ажигласан юм бол аав нь өөрөө яг ингэж явсан жишээлбэл 25-аас дээш насны ч юм уу 30 хүрж байгаад хүнтэй гэрэлсэн бол хүүхэд нь бас ирэн тэрийгээ даах жоохон хандлагатай байгаад байна уу? Нөгөө эцэг хийгээд таад эцэг нь ч гэсэн өөрийгөө туулсан юмараа хүүхдээ туршлагаараа хүмүүжүүлдэг. Ээжийнх нь хувьд ч гэсэн тодорхой хэмжээгээр одоо өөрийнх нь аав нь 30 гараад ингэ гэрлэж болсон юм чинь чи яагаад болдгоо юм гэсэн ийм байдлууд бас гаргаад байна уу гэсэн ажиглагддаг л да. Тэгээ энэ дээр харин сэтгэл зүй бас гадна бие махбодны нөлөөллүүд гарч ирээд байгаа юм их ажиглагддаг. Тий. За ингээд манай өнөөдрийн энэ сэдвийн хүрээнд сэтгэл засагч Эрдэнэбаатар эмч, Нурлан эмчтэй ярилцлаа. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа.